За энэ 2 дугаар бүлэг сэдвийн 2 дахь нэг хичээлийн 4-ийн хэсэг нь байна л да. За энд тэгэхээр бид нар ердөө л тоогоо давтнаа л гэсэн үг. За энд тэгээд ordre chronologique гэж байгаа. Энэ ordre chronologique гэдэг нь болохоор он цагийн дарааллыг хэлж байгаа юм. Ерөөсөө яг эхлээд яасын дараа нь яасын гэдгийг цаг нартай нь хэлхийг эсвэл тэдгээр 100 гэсэн 13 дугаар 100 дараа нь 14 15 гэж явж байгаатай адилхан тий. Тэр ordre гэдэг бол дараалал гэсэн үг. Chronologique гэдэг нь болохоор цаг үеийн гэсэн үг. За ингээ харъя. За одоо энэ тэмээнээс тэмдэгтээ ингээ тоон байгаа учраас зөвхөн дуудлагыг хэлээд явъя. За энэ prononciation гэхээр дуудлага нь тийм ээ. За харъя. 0 1 2 3 4 5 6 7 8 9. За энд болохоор 1-р, 2-р гэсэн үг. Тэгэхээр 1 гэдэг дээр ингээ 2 тоогоор 2 өөр хэлсэн. Энэ болохоор эрэм хүйс нь байгаа тийм ээ. Premier гэвэл хүйс, première гэхээр эм хүйс байгаа. За deuxième 2-р гэдэг нь бас 2-ын зар хэлдэг. Deuxième, second энийг г-гээр хэлнэ тийм ээ. За одоо эхнээс ингээ хэлье. Premier, première, deuxième, second, troisième, quatrième, cinquième, sixième, septième. Dan P-г хэлэхгүй байгааг анзаарай. Septième, huitième, neuvième. За энэ чи 9 гэхэд F байсан тийм ээ. Одоо тэгтэл 9 гэдэг юм V-гэр хэлэгдэж байна. За 10-т нь 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19. 10e, 11e, 12e, 13e, 14e, 15e, 16e, 17e, 18e, 19e. За ингээ боллоо. За тэгээд яг юм цаг заагаад, улирал заагаад 1-р, 2-р ингээ хэлдэггүй маа гэхэд ерөөсөө ярьж байгаа юмдаа эмх цэгцтэй байлгахын тулд эхлээд дараа нь гэд d'abord, ensuite гэх мэтчлийн үгнүүдийг ашигладаг. Энэ маш чухал шүү. Ярьж байгаа юмдаа хүн төөрөхгүй, нөгөө сонсож байгаа хүнийг төөрөглөхгүй байхад их чухал тийм ээ. За дараагийн хуудас нь харъя. За дараа нь 20, 20, 30 одоо ингээд 10, 10-аар явчлаа. Чи 20, 21, 30, 31 гэд байна. За тэгээ энийг яагаад сонгож хэлж ийн гэхээр энэ нэгтэй болохоор дунд нь 20 ба 1 гэж хэлээд байгаа тийм ээ. 30 ба 1. За тэрийг нь харъя. Тэгээ хойшин 21-р, 22-р, 30, 31-р гэд байгаа тийм ээ. 20. За 20 гэдэг дээр ингээд дангаар болохоор 20 гэж байна. Зүгээр ярианд болохоор янз бүрийн хүмүүс энийг бол заавалгүй Францын тэр мужийнхан тэгжилдэг гэлтгэнггүй ерөөсөө хаасаагүй тэтэлж хэлэх хүн байдаг. Тэг гин дуудахгүй ч хүмүүс байдаг. Жишээ нь 20 гэж хэлэх хүмүүс байдаг шүү. Тэрэнд бол цочирдох шаардлагагүй аль-алгээр нь л хэлчихдээ байна. Яг бодит амьдрал дээрээ бол гээд. Дөрмийн дагуу бол үгийн төгсгөлийн тэг уншихгүй тийм ээ. За ахаа хэлье. 20. За одоо энэ чи 21 гэдэг нэг гэхдээ нөгөө бааб гүд гэдгийнхээ энийг жирэглэхдээ энэ тэгийн эд нааж хэлнэ тийм ээ. 21 гэхгүй 21. За дахиад хэлье. 20, 21, 30, 31. За одоо энэ дээр хараа 30 гээд ö байгааз энэ ö байна тий. Энэ ба хойтлын ба гэдгийг шууд жиргэлээд залгагдаа хэлчихэж байгаа. 31, 40, 50, 60,
70, 80, 90. 20e, 21e, 30e, 31e, 40e, 50e, 60e, 70e, 80e, 90e. За 100, 100, 101. За энэ чи жиргэлэхгүй шүү. 101. 100 гэж нэг хавсаар хэлж байгаагүй хэлдэг хүчгүй, сонсогддогчгүй. За дараа 200. За одоо ингээ 200 гэхээр энэ олон тооны эс авчиж ийн энийг анзаараарай. 200, 201. За тэгсэн чинь чи 200 гэхэд эс авна гэсэн мөртлөө энэ дээр яхаар авах болчихвоо гэхээр учиртай. Ингээд 200 гэж этлэн 201, 210 гэх мэтчлэн өөртөө араас нь ороод ирэхээр нөгөө эс чинь алга болчихно. За ийм учиртай. 200, 201. За 100 дугаар 100e, 101e. За эсвэл 101e, 200e, 201e, 201e. За тэгснэ 1000. 1000 руу орлоо. 1000, 1001 гинэ. 2000. За энэ дэр 2 энэ дэр тэнийг дутчих. 2000 гэж байна. Энэ дэр олон тооны S гэж нэмдэггүй. За яагаад гэхээр эрдүрдийн цагтаа энэ Ö үсэг нэмэгдэж байгаа нь өөрөө олон тооны утга илэрхийлдэг байсан юм байна. Тэгэхээр хэлний явцдаа нөгөө сүүлийн үеийн S нэмэгдэж байгаа нь баг орчин үеийн нөлөөлөл байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ хэлний хөгжлийнх нь явцыг бодох юм бол орчин үе гэдэгт нь бол баг 17 дугаар 100 ч гэсэн л орчин үедээ орчно гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ингээд сүүлийн үед нэмэгдсэн S бол саяхны л юм болсон гэсэн үг. Тийм учраас энэ чи Ö-гийн араас S авахгүй нэ. За тэгснэ 2024, 2024. 1000 дугаар гинэ. 1000e, 1001e, 2000e, 2024e. За бас дараалал нөгөө тоо хэлэхгүйгээр нараа puis. Энэ puis гэхээр одоо өмнөх бас энэ après-тэй адилхан дараа нь гэсэн үг. За тэгээ ингээд их олон юм хэлэхээр puis, après, ensuite гэхээр зүгээр нэг үгээр олон давтахгүй тулд хэлж байгаа. Тэгээ одоо жишээ нь бид нар их олон үйлдэлтэй юм ярьж байгаа. Жишээ нь кино ярих гэж байгаа бол тэгсэн чинь тэгээ дараа нь гэтэл араас нь ч гэдэг юм ингээд арай өөрөөр хэлээд байна да. Тэрнтэй л ялгаагүй шүү. За тэгээ яг нарийн ухыг гэх юм бол жаахан ялгаа хэрэглээний ялгаа байна. За жишээ нь одоо энэ après гэдгийг бол хүүхдээ авсныхаа дараа гэж гэхэд энэ хоёрын алийг хэрэглэвэ гэхвэл энэ après байгаа байхгүй юу? Эсвэл хичээлийнхээ дараа тэр гэх юм бол энд болж таарах гэж байна. Гэх мэтчлэн нарийн ярил юм бий. За одоо энэ дээр болохоор жишээ нь юу яа? Нэг хэдхэн өнгөр жишг өгүүлбэрүүд нь харъя. D'abord je me réveille à 7 heures. За тэгээ юуны өмнө би 7 цагт сэрдэгээ. Эхлээд сэрчлээ. Ensuite je prends une douche. Дараа нь би douche шүршүрт орлоо. Puis je prends mon petit déjeuner. Тэгээд өглөөний цайгаа уулаа. Après гэдэг чинь энэ өдрийн хоолныхоо дараа гэсэн үг юм тий. Je vais au travail en bus. Ажил руугаа автобусаар явлаа. Enfin тэгж би je rentre chez moi vers 18 heures. Тэгж би 18 цагийн орчимд гэртээ хардаг. За тэгж гэдэг бол маш юмд ингээд олон юм болоод энэ тэгж гэдэг хэрэглээнд байдаг те. Тэгэхээр энэ enfant гэдэг бол эцэст нь гэсэн утгатай үг байна. За энийг хэрэглээнд оруулах чухал шүү. За амжилт хүсье түр баяртай.